Хурж башгүй хөгжмийн далай. Сонсож ханаш би сайхан мууя. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа. Нэцгэй бүгдүүдээ. Сонсож башгүй хөгжмийн далай. Сонсож ханашгүй сайхан мууя. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхний хөгжмийн боловсролд зориулан бэлтгэдэг хөгжмийн их шиг тайрцаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг нэвтрүүлэгч бэлгээ. Редакторс Солонго бид хоёр хөтлөө явуулнаа. Энэ удаад Монгол Улсын консерваторийн хуучир хөгжмийн багш Мөнгөн Цэцгийн хуучрын их шиг номын тухай хүргэнэ. Авьяас Булангаараа Нови имена Истран олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдааны тэргуун байрын шагналт отхон жаргалын үн болттой уулзна. Хөгжим сонсох цагаар Францын хөгжмийн зохиолч Камила Сен-Сансын амьтдын багт наадам бүтээлийн Кенгуру нэртэй хөгжмөөс сонсохоор бэлтгэлээ. Монгол Улсын консерваторийн хуучир хөгжмийн багш Мөнгөн Цэцэг 1997 онд хуучрын эг шиг номоо хэвлэлтээс гаргасан юм аа. Энэ гарын авалга нь мэрэгжлийн их сургууль, коллеж сурч байгаа бага, дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залуус болон хуучир хөгжим сонирхогч хэм бүхэнд зориулагдсан ном юм. Номонд Оросын хөгжмийн зохиолч Шостаковичийн Шараманка, Германы хөгжмийн зохиолч Веберийн Анжидын дуу, урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн шагналт Чойдгийн Адажио зэрэг гадаадын болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл, мөн Монгол ардын бүтээлийн найруулгуудаас бүрдсэн 20 гаруй бүтээлийг эмхтэн оруулсан байна. Онцлон хэлэхэд хуучрын ноотноос гадна төгөлдөр хуурчид хамтран хөгжимдөх ноотыг ч бас энэ номонд оруулсан. Ингээд хүүхдүүд та бүхэндээ хөгжмийн зохиолч Минь Дамрын Аялгуу нэртэй бүтээлийг нь сонсгоё. Аялгууг сонсоод хуучир хөгжмийн дуугаралтай танилцаарай. Авьяас болон Энэ болондоо өсвөрийн зохион бүтээх ахлах сургуулийн 9-р ангийн сурагч Отхон жаргалын үн болдгийг урьлаа. Ингээд үндэсний хөгжмийн зэмсгийн нэг морин хураар хичээлдэг үн болт хүүгийн амжилтаас дурдъя. 2018 онд Япон улсын Фукуока, Нара, Осака, Хирошима хотуудаар аялгау хамтлагтайгаа аялан тоглолтоо хийж 2019 онд Азийн фолк үндэсний болон Азийн шилжийг шалгаруулах ардын урлагийн их наадамд бүс нутгаа төлөөлөн амжилттай оролцож энэ ондоо Америкийн элчин сайдын яамнаас зохион байгуулсан Friendship Towed Music and Melody концертанд Америкийн Абердин хамтлагтай хамтарсан тоглолтоо хийжээ.
Мөн 2020 онд Солонгос, Япон, Монголын хамтын харилцааны нарны баяр хүндэтгэлийн тоглолтод оролцож 2021-2022 онуудад Нови Имена Стран олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр эзэлж гаргасан амжилт хичээл зүтгэлээрээ үе тэнгийн нөхдөө манлайлсан авьяаслаг хүү юм. Ингээд хүүхдүүд та бүхнийг үн болттой уулзуулъя. Сайн байцгаана хүүхдүүдээ. Тэгээд би анх мориороод дугууланд орохоос өмнө гээд манай ихч ээж тэгээд манай багш дээр ингээ явдаг байсан хөгжмийн дугууланд. Тэгээд сүүлд манай нэг хамаатны ах яваад тэгээд нэлээд надад амар таалагдсан болохоор би явдсан уу гэж бодож байсан. Ер нь манай би анх багшийг загнадаг багш гэж боддог байсан. Тэгээд анаа татаархал төрөөд явах ингэж хөгжим тоглолт сурахын сан гэж бодогддог байсан дандаа. Тэгээд нэг өдөр ээжтэй дагуулж чаа. Тэгээд анаа манигийн тайлан тоглолтыг юу байнгын үздэг байсан. Тэгээд жил болго үздэг байж байгаа. Тэгээд 3 дугаар ангиас эхлээд 9 сарын 1-ээс анаа намайг дагуулж яваа. Тэгээд би юм мориорын дугууланд авах ирсэн. Дугууланд яваад одоо би 6 жил болж та 6 дахь жилдээ. Тэгээд яг болмоор няцсмаар санагдчихсэн үед нь яг 2, 3, 4 дугаар ангиудаа л юм яг болмоор санагдчихсэн. Яг тийм шантрах үе нээсэн. Одоо тоглолт моглолтгийн гадуур юм го жоохон нүүр мөр хагаагүй тэгээд нилээ ичдэг байсан. Тэгэл сандраал. За болдогч юм уу өөр юм орчилдэг юм уу. За одоо нэг сурцсан юм чинь одоо эрхэд гэж бодож исэн. Тэгэл яг тэгж бодож моджин гоо тэгэл анаа манаа тэгээд хэрэггүй бол чи нэг шантраад хэрэг болохгүй шүү гэд. Тэгэхээр за төрж байгаа азнаад гойж байх юм билүү гэл байж ирсэн. Тэгэл юу н одоо яг шантраагуудын нэлээл баярлсан л та. Зүгээр ингээд гэр мөртөө амралтын өдрөө байж байхдаа ингээд хөгжим сонсоод ингээд мориорын дуу муу ингээд сонсоо байнгут аим гой сонсогдоод би ч гэсэн юу ингэж тогломоор юм байна гэл. Юу чадахгүйсэн аяа юм дараа нь тоглоход нэг дурамтай. Тэгээ хоёр талаар мөнгө цэвэрхэн зөв аваа. Тэгээд айгуу гоё ингээд цэвэрхэн аймаа тоглохоор тэр нь бүр хамгийн амар урамтай байдаг. Сэтгэлд амар таатай байдаг. Болохоор тэр нь хамгийн гоё нэгдэг та. Монгол улсын мориор чуулган нанзад дээр жигжээд ярьж байх. Миний бүр хамгийн сайн мэддэг мориорч байдیں۔ Миний өршөлтөө л гэсэн. Баяг сонсдог. Нилийн цэвэрхэн тэгээ бүр тийм амар гоё тоглолтог болохоор би ер нь тэр ах шиг л хүн болохыг хүсдэг. Гэр бүлийнхэн дээрээ ер нь ингээд тоглож моглоо хамаатан сэтнийх дээр очиод сургууль мургуул дээр ер нь тоглож моглоход ер нь хүмүүсээ магтдаг. Тэгээд тэрнээс л ер нь айгүй хурам авдаг та. Ер нь уралдаанд орохоос өмнө орой морой зав гаргал юм сайн бэлддэг. Айл орлого өмнөхөөсөө дээр болохын тулд сайн бэлддэг. Тэгэл ер нь сайн тоглосон байсан ч ер нь өмнөхөөсөө сайжруулахын тулд яг сайн тоглож бэлдэж байгаа. Тэгээд яг тайзан дээр гарах өдрөө бол өглөөнөө очиод жоохон сэтгэл мэтгэл бэлтгэлтэй байгаал сандар мандрах юм бол анаагаар ингээд жоохон нуруу жоохон зохиолчдгийг. Тэгэл ер нь гайгүй боллоо. Тэгээд тайзан дээр хамгийн гол нь гарчаад эсвэл ямар нэг уралдаанд тоглохдоо сайн ингэж хэмжээгээ сайн тоолохгүй уумардаг. Тэгээд хэмжээгээ сайн тоглоод тэгэл тоглолт. Яг уралдаанд бол байр эзэлсэнт байр эзлэхгүйсэн ч ер нь өөрийнхөө яаж тоглосныг сонсоод уралдаанд хэр итэвхтэй орсноо ингээ харахаар ер нь айл нь л гоё яадаг. Тэгээ заримдаа бүр яагаад би одоо ингэж тоглож байхад байр эзэлж надаас байдаг бахтаа гэл юм гайхаж майхаад тэгээд эдэн зэрлэг ер нь сайн мориорч болоод заавал гэж нөгөө Монголын толгой мориорч болохын зүгээр юм хүм бүрт ингэж хүртээлтэй тийм сайхан тоглосон мориор болохыг хүсдэг. Бас мориорч болоход л орохыг хүсдэг те. Тэгэл ер нь ямар нэгэн зүйлээр дутхгүй амьдрахыг л мөрөддөг дөө. Хамгийн дөрөнд өөрийнхөө ээж бодлон Монгол улсын гавьяатагч инхтэй багштай хамгийн их баярлдаг. Тэгээд ээж бол манай ээж бол ингээд өөрөө бас багшаад ингээд явдаг байсан болохоор намайг бас ороосонд би их талархаж байгаа. Тэгээ манай багш намайг юм айгүй хүмүүжүүлж бараг 2 дахь гэрэл бол энчээл байсан. Тэгэл энчээний байхад гоё тэгэл багштай их баярлдаг. Загнасан ч гэсэн дараа нь ингээд загнуусныхаа өвчнөд би ингээд айгүй сайн тоглож сурсан гэдэгтээ маш их баярлдаг болохоор багштай их баярлдаг. Багштай хайртай шүү л гэж хэлээ да. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол яг хөгжим сурах байгаа хүүхдүүд сурахгүй ч хүүхдүүд ямар нэг юм тууштай байгаарай. Тэгээд бас ингээд няцгаад байвал хин нэгнээс заавал урам авч байгаарай. Урам зэрэг авч байгаарай гэж хэлээ.
Тэгээд хөгжим тоглож байгаа хүмүүс одоо нийцэх гэдэг байвал юм нийцэж болохгүй шүү. Тэрнээс цаашаа илүү гоё юмнуудыг үзэж хардсан шүү л гэж хэлээд. За тэгээд намайг оролцуулж ингэж нэвтрүүлэгтээ уурсан ингээд нэвтрүүлгийн хамт олонтаа маш их баярлалаа. Хөгжмийн ишигт хайрцаг ингээд гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Одоо үн болд хүүхдүүд та нарт Эклийн Эгшигт нутаг нэртэй аялгауг морин хуураар хөгжимдөд сонирдуулнаа. Хөгжим сонсох цаг. Энэ булангараа Францын хөгжмийн зохиолч Сен-Сансын Амьтдын багт наадам хөтөлбөрт зохиолоос сонсож байгаа шүү дээ. Өмнөх дугаарын багт наадамд заан оролцсон бол өнөөдрийн зочин ямар амьтан бэ хүүхдүүдээ таах гээд үзээрэй. Түүний бие тэр чигээр хүрэн боронгтэй. Арслан шиг урт сүүлэн ч тун түшигтэй. Тэр бусад амьтдаас ялгаатай нь гэдсэндээ халаастай. Дулаахан тухтай энэ халаасанда хүүхдээ баян авч явдаг. Яг зөв. Өнөөдрийн зочин бол кенгуру. Одоо хамтдаа кенгуруг хөгжмөөр яаж илэрхийлсэнийг сонсцгоё. За кенгуруг хөгжмөөр яаж илэрхийлсэн байна вэ хүүхдүүдээ? Тэр алхаж гүй чадахгүй. Зөвхөн үсэрчил чадна. Тийм болохоор сая сонссон хөгжим яг үсэрч байгаа юм шиг сонсогдож байгаа биз дээ? Энэ илэрхийллийг дэлхийн нийтийн хөгжмийн хэллээр стаккато гэдэг юм. Үсрэх мэт хурдан аялгууны араас удааширсан намуухан эгшгэлэх нь кенгуру түр зогсоод эргэн тойрноо ажиж байгаа мэт. Хүүхдүүд та бүхэн хөгжмөө сонсоод төрсөн сэтгэгдлийг зургаар илэрхийлж хөгжмийн эгших тайрцаг захим хуудас руу илгээгээд бэлгийн эзэн болоорой. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.
Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Солонго, найруулагч Саран Туяа.